За Эрдэнэс тавталгаа компани 2025 оны санхүүгийн тайл аудитын төгөлтийн асуудлаар хувьцаа эзэмшдэг ээлжид хуралдаан болж өнгөрлөө. За энэ хуралдаанаар бол Эрдэнэс тавталгаа компани 2025 оны ажлын үр дүн буюу экспорт маань хэд вэ? Орлого, үр дүн, цэвэр ашиг, татвар ямар вэ гэсэн энэ мэдээллүүдийг бол танилцууллаа. За үндсэндээ Эрдэнэс тавталгаа компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.7 сая тонн нүүрс экспортлож, Монгол улстай бол 1.6 их найт төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж, за ингээд 1.7 тэрбум Америк долларын борлуулалтын орлоготой цэвэр ашиг 1.1 их найт гарсан. За энэ хүрээндээ төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэгч Эрдэнэс Монгол нэгдэл төлөөлөл удирдах зөвлөлөөс бол компани тухай хууль зааснаар санхүүгийн ажил гарцаас 50 хоногийн дотор энэ хувьцаа эзэмшдэг хурлыг зарладаг, ногдлон шиг дараах бодлоор шийдвэрээ зарладаг. За энэ хүрээндээ бол бас холбогдох төлөөлөл удирдах зөвлөлөөс гарсан доктор шийдвэрүүдийг мөн танилцуулж ажиллаа. Өнгөрсөн оны эхний хагас жилд бол нүүрсний үн дэлхийн зах зээл дээр 24 оны сүүл үетэй харьцуулбал 2 дахин буурсан. Гэхдээ сүүлийн хагас жилд ерөнхийдөө тоо хэмжээгээ бууруулахгүй бодлого барьсны хүчээр бид хэмжээгээ бол харьцангуй гайгүй хэмжээнд буюу 27.6 сая тонноор ерөнхийдөө экспортлж дуусгасан. Тэр хэмжээгээр ямар ч гэсэн 1.7 тэрбум долларын борлуулалттай орлоготой ажиллаа, 1.1 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. Ер нь бол нөгөө 25 оны санхүүгийн тайланд орсон үндэсний аудитын газрын аудитын дүгнэлтээр компани дээд газрын шийдвэрийг тооцвол зөрчилгүй дүгнэлт авсан. Дээд газрын шийдвэрээр хязгаарлалтай дүгнэлт авсан. Дээд газрын шийдвэр нь юу юм бэ гэхээр Улсын их хурлын 2024 оны 10 дугаар тогтоолоор бид төр ногдох ногдол ашигын үр төлбөрийг содхон тооцох хэрэгтэй байсан. Тэр ажил хийгдээгүй. Тусгай зөвшөөрлөггүйгээр төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлсэн болон зээл олгосон гэдэг шалтгаанаар дээд газрын шийдвэрээр маань хязгаарлалтай дүгнэлт өгсөн. Түүнээс компани яг санхүүгийн үйл ажиллагаа, мөнгөнгүүлгээ, дотоод үйл ажиллагаа бол зөрчилгүй байна гэдэг дүгнэлт. Гэхдээ ер нь бол Эрдэнэс тавталгаа компани яах ёстой юм бэ гэхлээр ерөөс засаглалын асуудлыг сайжруулах хэрэгтэй байна. 9 гишүүнтэй байгаа юм байна. 9 гишүүний 4 нь хараалт гишүүн, 5 нь хараалт буюу төрийг төлөөлж байгаа гишүүн. За 2 гишүүн нь бол 3 жил тузтай хараалт тусна гэж байна шүү дээ. Уг нь бол хувьцаа эзэмшийн хурал дээр хараалт тузан гишүүд чинь гарч ирж тайлан тавих хэрэгтэй байхгүй юу? Хувьцаа эзэмшийн асуусан асуултанд хариулах хэрэгтэй. Гэтэл ингээд шимээгүй суучихсан. Яг азар бол бас нэг шинээр 2 хараалт тузан гишүүн орж байгаа юм байна. Нэг нь мөнгө сайхан ингээд яа харахгүй хас банкнд айлж ирсэн бас шаталтай залуу байгаа. Нөгөөдг нь скейтл айлжсэн манай бодор захирал байгаа. Энэ хоёр бас хараалт тусаар очиж байна. Гэхдээ энэ хоёр хүн чинь бүхэлдэн энэ 5 хүний өмнөөс бол асуудлыг шийдэх хэцүү байх. Яа харахгүй ил тод нээлттэй ажиллах дээр бол ажиллаж чаднаа л гэж би бодож шүү дээ энэ хоёр хүмүүст те. Монгол улсын 3.4 сая иргэн хувьцаа эзэмшдэг энэ компанийн хувьд бол бүх мэдээлүүд нь ойлгомжтой ил тод байх ёстой. За энэ хүрээндээ Эрдэнэс тавталгаа компани гүйцэтгэх хөтөлбөрийн зүгээс бол компанийнхаа борлуулалт бүх гэрээнүүдийг, экспортыг, уурхай ажилтыг гээд мөн худалдаа ажиллагаатай холбоотой бүх хэл гэрээнүүдийг төрийн холбогдох вебсайт, өөрсдийн вебсайтаараа дамжуулаад нээлттэй ил тод зарлан мэдээлжүүл ажиллаж байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа. Мэдээллийг ил болгоно гэдэг маань ямар нэгэн сканцсан PDF цаас биш. Энэ өөрөө open data байх хэвээр. Энэ нээлттэй өгөгдлийг ашиглаад судлаач, шинжээч нар дүн шинжилгээ хийдэг энэ боломжийг бүрдүүлэх ёстой. За ямар ч тооч Эрдэнэс тавталгаа компанийн хувьд бол яг үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг нээлттэй дашборд хэлбэрээр шаардлагатай бол Excel рүү машин унших боломжтой өгөгдөл хэлбэрээр иргэд шинжээч нар судлаач нар магадгүй оюутнууд татж аваад үнэлгээ хийх боломжийг бүрдүүлсэн байгаа.